Монгол улсад 1949 оноос хүүхдийн алба байгуулагдж ирсэн түүхтэй байдаг. Тэгээ энэ түүхтэй алба 2012 оноос хойш цагдаагийн байгууллагад байхгүй болсон. Ингээд 2021 онд одоо Монгол Улсын засгийн газрын тогтоолоор цагдаагийн байгууллагын бүтэн 103 хүүхдийн мэрэгжилтний оронтой нэмэгдсэн байна. Тэгэхээр энэ нь бол одоо юу гэдгийг хүүхдийг гэмтрэг зөрчлөөс өрсөн сэргийлэх мөн дээрээс нь хүүхдийг одоо альва төрлийн гэмтрэгт өртгөхөөс мөн холбогдохоос өрсөн сэргийлэх чиглэлээр ажил арга хэмжээ явуулахаар ингэж одоо үүрэгтэйгээр бий болсон байгаа. За алба хаагчид бол 2000 энэ оны эхний 1-2 саруудад одоо томилогдоод дууссан. За бид бүх алба мэргэжлэнүүдэд томилогдоод дууссан сая 2 дугаар сарын 25-6-ны өдрүүдэд чадахжуулах сургалтыг зохион байгуулсан байгаа. За энэ сургалтыг зохион байгуулсан хүүхдийн асуудал хариуцсан мэргэжлэнүүд маань хандлаганд нь өөрчлөхөөр ингэж одоо чухалчилсан. Хүүхэд бол одоо тусгай онцгой хүн байдаг учраас хэрхэн яаж харьцах хэвтэй хэрвээ хүүхэд одоо ямар нэгэн байдлаар гэмтрийг хохирч болсон тохиолдолд хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах хэвтэй хүүхэд гэмтрэгт холбогдсон тохиолдолд ямар арга хэмжээ авах хэвтэй бэ гэдэг талаас нь сургалтаа зохион байгуулсан байгаа. За энэ сургалтыг бас маш олон байгууллагуудтай хамтар зохион байгуулсан. Монгол улсад гэмтрэгээс өрсөн сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нийгэм хөдөлмөр нийгэм хамгааллын яам, гэр бүл хүүхд залуучдын хөгжлийн газар. За тэгээд дээрээс нь хууль зүйн цэцэлцааны төв, Монгол улсын хүний эрхийн комисс гээд маш олон байгууллагуудтай хамтар зохион байгуулсан байгаа. За дараагийн шатны ажил нь бол Монгол улсад одоо эрсдэл нөхцөлд байгаа хүүхдүүдийг илрүүлэх чиглэлээр хүүхдийн асуудал хариуцсан мэргэжлэнүүд маань ажиллаж эхэлж байна. За алба хаагчид бол дөнгөж томилогдоод удаагүй байгаа учраас энд бол ахис төвшлийн тухай ярилдгүй. Мөн дээрээс нь одоо цар тахлын үед одоо хөл хорооны үе байгаа учраас хүүхдүүд бол дандаа гэртээ байгаа. Хүүхдээс үлдсэн болон хүүхэд хохирсон гэмтрэг эхний 2 сарын байдлаар 40-50% бууралттай явж байгаа учраас эргээд нөгөө хүүхдүүдэд одоо хөл хороо цуслагдаад гараад ирэхээс өмнө бид яаж одоо өрсөн сэргийлэх ажлыг хийх ёстой вэ гэдэг тал руугаа илүү их анхаарлаа хандуулж ажиллаж байна гэсэн. За яг одоо 103 хүүхдийн мэргэжилтэн 8000 хүүхдэд тутамдаа гэвэл бас энэ бас өрөөсгөл ойлголт болно. Өнөөдөр Монгол улсад сая 200 мянган хүүхэдтэй байгаа. Тэгэхээр сая 200 мянган хүүхдэд 103 хүүхдийн мэргэжилтнүүд тэгэхээр нэг алба хаагчид хэд ногдож байгааг нь бас харагдж байгаа хэрэгтэй. За өмнөх 53 алба хаагч бол гэр бүлийн хүчирхийлэл хариуцдаг байсан. Хүүхдийн асуудлыг давхар хариуцдаг байсан гэсэн. Тэгэхээр одоо шинэ бүтцээрээ гэр бүлийн хүчирхийлэл хариуцсан мэргэжилтнүүдээс гадна хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд тусдаа гарч ирж гэсэн. За ингэж оронтой бий болсноороо хүүхдээс үлдсэн болон хүүхд хохирсон гэмтэргийн одоо гаралтыг бууруулах, хүүхдийг гэмтрэг зөрчлөөс өрсөн сэргийлэх ач холбогдолтой гэж харж байгаа. Тэгэхээр ажлуудаа эхнээсээ хийж эхэлж байгаа учраас одоо үр дүнгийн талаар ярихад бол арай эрт байгаа гэсэн. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад хоногтоо 100-аас 150 бүртгэгддэг. За баяр ёслолын үеэр одоо хөл хороо тогтоогоогүй байх үе зарим тохиолдолд 200 үрдэг ийм онцлогтой байгаа. Эхний 2 сарын байдлаар бол гэр бүлийн хүчирхийллийн улмаас үлдсэн гэмтрэг 261 бүртгэгдсэн байгаа улсын хэмжээнд. За өмнөх оны муу ихээсээ бол 50% өссөн байгаа. За 1750 зөрчил бүртгэгдсэн байгаа. За энэ нь өмнөх оны муу ихээсээ буурсан юм байгаа. Олон улсын одоо юу гэдэг энэ судалгаанаас хараад хэлэхэд ковид одоо цар тахал гарснаас хойш гэр бүлийн хүчирхийлэл олон улсад бүгдэнд нь нэмэгдсэн байна. За энийг юутай холбож тайлбарлаж байгаа вэ гэхээр ажилгүйдэлтэй холбоотой. За тэгээд дээрээс нэг орчинд гэр бүлийн гишүүд одоо байж байгаа, хөл хорионд байж байгаа, сэтгэл зүйн одоо юу гэдгийг готрал янз бүрийн асуудлаас болоод хүчирхийлэл өсөж байна гэж ингэж харж байгаа. Зарим одоо дэлхийн ихэнх улс орнуудад гэр бүлийн хүчирхийлэл өссөн байгаа. Тухайлбал бол Аргентинд гэхэд 30%, Германд гэхэд 40% ч гэдэг юм уу те. Ингээд их улс орон болгонд өсөө явж байгаа. Нөгөө талаасаа гэр бүлийн хүчирхийллийг бас яагаад гэмтрэг нь өсөж байгаа вэ гэж харахаар иргэдийн одоо хөршөөс ирэх мэдээлэл нэмэгдсэнтэй холбоотой. Одоо энэ айлд ийм асуудал болж байна гэдэг дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирэх нь ихссэн. Тэгэхээр энэ бол одоо юу гэдэг сөрөг зүйлдэхээс илүүтэйгээр хүчирхийллийг хүн болон мэдээлж байгаа нүрэ давуу тал хаалтаа алганы цаана байгаа хүчирхийллийн охирогч нэгэнд хүчирхийлэл үйлдэгчтэйгээ нэг орчинд амьдарч байгаа учраас өөрөө хууль хяналтын байгууллагад одоо дуудлага мэдээлэл өгөө тусалцаа авах нь ховор байдаг. Тийм учраас иргэд мэдээлж байгаагийн энэ хүчин тасгийн дуудлага мэдээлэл өсөж байгаа гэж ингэж харж байгаа. За улсын хэмжээнд он гарсаар эхний 2 сарын байдлаар зөрчлийн тухай хууль заасан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчил 1750 бүртгэгдсэн байгаа. За энэ 1750 зөрчлийн 1400 бусдын харилцааг хязгаарласан өсөл зоригын эсрэг тодорхой үйлчлэл хийхгүй байхыг албадсан гэдэг 2 үйлдэл бүртгэгдсэн байна. Тэгэхээр энэ бол одоо саяны таны асуугаад байгаа цохиж одоогүй тэр бос сэтгэл санааны хүчирхийлэл энд үйлдэгдсэн гэж харна. Гэхдээ гэр бүлийн хүчирхийллийн одоо бүх хэлбэрт тухайн гэр бүлд хүүхэд байгаа бол хүүхэд бүгд дан хохирогч болж идэг юм онцлогтой байгаа. Тэгэхээр хүчирхийлэл үйлцэн этгээдэд одоо хэрвээ зөрчлийн тухай хууль зөрчсөн бол 7-30 хоногоор баривчилдаг. За хүүхдэд болон хүчирхийллийн хохирогчд хамтарсан багт нь холбодог. Тэгээд дээрээс нь
одоо сэтгэл зүйн болон нийгмийн анхаарчны тусалцаа дэмжлэгүүдийг юм үзүүлдэг хуулийн зохицуулалттай байдаг байна. За хүүхдийн одоо тухайн үед хүчирхийлэл үйлдэгдсэн тогтоогдож байгаа тохиолдолд мэдээж хүүхд ирэх шиг зөрчигдөж байгаа. Гэхдээ нэг зүйлийг онцолж хэлмээр байгаа юм. Тэр юу вэ гэхээр иргэн хүн одоо өөрийнхөө үзэл бодлыг, өөрийнхөө амьдралыг олон нийтийн сүлжээнд тавьж байгаа асуудал нь цагдаагийн байгууллагаас шалгагдж байгаа. Энэ нэг талдаа асуудал. Нөгөө талдаа тухайн мэдээллийг хэвлэл мэдээллийн одоо сайтууд, телевизүүд гаргаж байгаа нь өөрөө гэмтрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар хэвлэл мэдээллийн байгууллагуудын хүлээх үүргийг зөрчиж байгаа. Одоо нэг утгаар хэлбэл энэ бол зөрчлийн тухай хууль заасан зөрчлийг үлдэж байгаа гэж ингэж харагдаж байгаа. Тэгэхээр энэ бол одоо юу гэдэг хүчирхийлэл хэрвээ үлдэгдсэн тохиолдолд үлдэгдсэн байгаа бол хүчирхийллийг өгшүүлж байгаа, дэмжиж байгаа, сурталчилж байгаа ийм хэлбэр гэж харж байгаа. Тэгэхээр иргэд болоод хэвлэл мэдээллийн байгууллагын нэг л зүйлийг маш сайн анхаарах хэрэгтэй. Энэ юу вэ гэхээр тухайн асуудал хүүхд тохирсон одоо иймэрхүү асуудлууд олон нийтийн сүлжээнд тавигдж байгаа. Зөвхөн олонний танил хүнтэй ч холбоогүй те. Бүх асуудлуудыг олон нийтийн сүлжээнд тавигдаад тэр нь одоо олон нийтийн одоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр дахин сайтуудаар гаргаж байгаа асуудлын хохирогчийг дахин хохироогоод байдаг ийм эрсдэлтэй гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй гэсэн.